За энэ удаа штэ. Sword Art Online анимын Season 3-ыг ярьж өгнө заяа. Өмнөх бүлгүүдээс илүү сонирхолтой тарих толгой гэж ажиллуулсан гоё зохиолтой болохоор анхааралтай үзээрэй, окей? Манай гол дөрүүд бүгдээрээ сайхан Gangale тоглодог болсон. Тэгээд бүр урд чугамдаа хоёр сэлэмчэнтэй болохоор ердийн багуудыг бодвол тулааны өвөрмөц арга барил ашигладаг гэж байгаа. Эдгээр нөхдүүд уг нь том тэмцээний өмнө бэлтгэл хийх маягаар манайхантай тулаан хийсэн ч арга барилыг хараад ер нь дэмий юм байна гэд ухархаар болж байгаа. Гэхдээ байна. Эднэрийн баг зүгээр ч нэг нөхдүүд биш заяа. Манайхны ярьж байгаагаар бол аллагаар дагнсан баг гэж байгаа. Тэгээд бүр алсан тоглогчтой очиж ухагчгүй шууд яваад өгдөг. Ер нь бол энэ тоглоомыг цэвэр алан хядах зорилгоор тоглодог гарууд гээл ойлгочих. Харин манай Кирито ойрын үед нэг цагийн ажил хийж байгаа гинэ. Хөөрхөн минь уг нь тоглоом тоглож байхдаа унтдаг ч хүн байгааг ундаа зайлвал. Маргааш Шино манай хоёрыг дуудаж уулзаад бөөндөө энэ бүрэлдэхүүнээрээ өнөөх том тэмцээнд орвол зүгээр юм шүү гэхэд манай хоёр ч бас зөвшөөрдөг. Үүнээс гадна Кирито сүүлийн үед шинээр гарч ирж байгаа хиймэл ертөнцид нэвтрэх технологийн туршилтанд сонгогдоод тэндээ цагийн ажил хийж байгааг нь. Гэхдээ энгийн тоглоомнуудаас ялгаатай нь тэрхүү хиймэл ертөнц дотор юу хийснээ, юу харснаа тоглоомноос гарч ирснийхээ дараа санахгүй байгааг нь. Ер нь бол тэрхүү хиймэл ертөнцийг бүтээж хөгжүүлж байгаа байгууллага нь хүмүүсийн дархинд оршдог сэтгэл хөдлөлөөс ахуулаад хүнийг хүн болгодог. За одоо бараг сүнс гэх юм уу та. Бүхий л мэдрэмжүүдийг ажилуулдаг жижигхэн хэсгийг судлах зорилгоор туршилт хийж байгаа юм байна. Мөн дээрэс нь Киритогийн хэлснээр бол тэрхүү хиймэл ертөнц доторх цаг хугацааны хэмжүүр нь янз бүр байдаг. Жишээ нь хүн 10 минут дуг хийгээс эрэхтэй зөндөө урт зүү зүүдэлсэн байдаг штэ. Тэрхүү хиймэл ертөнц рүү орсон нэг ёсондоо зүүжгэл бодит мэдрэмж авдаг гэсэн үг. Бас Кирито 3 хоног л туршилтанд оролцсон ч яг хиймэл ертөнц дотор хэр удаан байснаа өөрөө ч мэдэхгүй байгаа. Магадгүй 10 хоног эсвэл бүр 1 сар амьдэрсэн ч байж болно. Ер нь л манай хүн тийшээ орсноос хойш нэг л сонирн байгаад байгаа гинэ. Эндээс гараад явж байхдаа Кирито Америк явахаар болсон. Тэнд очивол хиймэл ертөнцийн талаар илүү их зүйл сурч мэдэж чаднаа. Гэхдээ тэнд хэр удаан байхаа мэдэхгүй байгаа болохоор Асунаагч бас хамт явах уу гэхэд мэдээж зөвшөөрлөхгүй яах вэ? Тэгээд манай хоёр харж явсан чинь харваас сэжигтэй нэг нөхөр ардаас нь хурж ирээд өөрийгөө инээж буй авс бүлэгмийн сүүлчийн гишүүн байна. Тиймээс яг одоо энд багийнхныхаа өмнөөс Киритог зөвл дуусганаа гэд өнөөх хортой тариураа гаргаж ирээд манай хүн ч Асунааг хамгаалаад өөрөө жижи болд юм да. Энэ тариур нь хүнийг шууд алах хэмжээний хүчтэй штэ. Манай хүн шууд л ухаан алдаад унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь хиймэл ертөнц дотор. Гэхдээ бүр жинхэнэ юм уу хиймэл юм уу гэдгээ ялгахын аргагүй тийм бодит заяа. Манай хүн бүр гайхаад. Тэгтэл туршлагатай болохоор хиймэл ертөнц гэдгийг нь бол мэдж байгаа л да. Энэ үед ойгоос мод цохих чимээ гараад яваад очтол нэг шар үстэй залуу. Кирито энэ залууг NPC юм уу эсвэл өөртөө найдлах нь туршилтанд оролцож байгаа туршигч юм болов уу гэд гайхаад. Ямартай шалгаж үзээгээд гарах заавар мэдхүү гэсэн чи ойгоос гаргач хэцүүлдэ гинэ. Тэгэхээр гү лог аут хиймээр байна гэсэн чи тэрний юу юм гэж авд юм да. NPC гэхэд нөөрний хувирлын тэр бүр яг л тоглогчиг байгаад байгаа болохоор манай хүн бүр гайхацсан. За ямартай ч ажиглжээ гэд энэ залууг ажиллаа хийж дуустал нь хүлээж агаад тосгон руу дагаж явахаар болдог. Мэдээж хүлээх зураа ойр зурын юм ярилцсан штэ. Тэгсэн чинь энэ залуу багтаа хамт тоглодог байсан найзаа алдсан гинэ. Тэр найз нь хориотой бүс рүү явж ороод эзэн хаанаас шийтгэл хүлээж төв хот руу хүчээр аваад явцсан гин. Мөн тэр найз нь Алис гэдэг бөгөөд манай Кирито яагаад ч юм Алис гэдэг нэрийг сонсох төдийд л яг л өөрийнх нь хуучны найз юм шиг амар дотн сонсогдоод ах юм. За энэний учир удахгүй тайлагдах үст тийм ээ. Тэрнээс гадна энэ ертөнцид хүүхэд болгон 11 нас хүрээд өөр өөрсдийн гэсэн даалгавар авдаг. Тэрхүү даалгавраа дуудлага гэж нэрлэдэг юм байна. Хүн бүр өөр дуудлага авдаг бөгөөд шар үстэй дуудлага бол энэ авраг модыг цавчиж унгах. Энэхүү мод нь ойр орчмын бүс нутгийнхаа хамгийн л үржил шимийг сороод идэг болохоор төв хотоос нэг нь лууны ясаар хийсэн сүх өгч явуулаад сонгогдсон нэгнэр энэ модыг өдөр болгон цохиулд юм байна. Гэхдээ хамгийн амар нь штэ энэ модыг 300 жилийн турш 7 үеэрээ тасралтгүй зохиж ирсэн гэж байгаа. Тэгээд иймхэн л ахиц гарсан. Хөөхий шар үст маань одоо 7 дахь жилдээ зогж байгаа боловч 1 см хөдөлсөн юм бол одоо хөөхий. Өнөөрэ энэ залууга танилцуулахаа мартсан ба штэ. Түүнийг одооноос шар үст биш Южио гэж дуудаж шүү заяа. Кирито маань шинэхэн танилдаа тослох санаатай модын зөксөн боловч амар хатуу. Тэгээд энэ хоёр маань модоо ээлжилж нүдсээр хагаад Южиогийн өнөөдрийн ажил ингэсгээд дуусваа гэж. Дараа нь манай хоёр Южиогийн амьдардаг тосгонд иртэл харуулын дуудлага авсан нэг залуу Киритогийн янзыг үзээд хаанаас ирснээ мэдэхгүй, ямар дуудлага авснаа ч мэдэхгүй. За чам шиг юм угаасаа Южиотой адилхан тэнэг дуудлага аваа биз. Гэсэн чи Кирито миний дуудлага бол сэлэмчин гэж худлаа яриад нөгөөх нь батлаадах гэсэн чинь манай хүн сэлмийг авч байгаа л гайх болд юм байгаа зү. Тэгэхээр энэ ертөнцид ч бас сэлмний онцгой чадвар байдаг болж таарж байгаа.
Дараа нь Южио Киритог дагуулад сүм төрчрээд Гэлманараас гуйсараагаад ямартай айж Киритог сүм тоноглуулахар болдог. Оройн манай хүн эндхийн хүмүүс бол NPC яагаад ч биш. Тэглээгээд бас ийм олон хүмүүсийг нэг дор нэвтрүүлж туршилт хийн гэж бас байхгүй. Тэгэхээр яаж ч утсан дөнгөж төрсөн хүүхдүүдийн тархины мэдээллийг хуулбарлаад хиймэл ертөнц дотор өсгөж бойжуулсан болж таарад байгаа. Яагч баттай биш ч гэлээ одоогор бол эннээс өөр таамаг байхгүй. Тиймээс эхлээд тэр төв хот руу н очиж чадвал гадагшаа холбоо барих боломжтой байж магадгүй гэж бодсоор нам унтаад өгч байгаа юм да. Маргааш нь дахиад Южиог модоо цохихыг хараа сууж байхдаа заав зөө төв хот руу явхад Южиогийн тусламж хэрэгтэй байдаг. Дааж энэ нэг модыг унгахаас нааш Южиогийн дуудлага дуусахгүй. Энийг орхиод явчвал цээрлэл хүлээнэ гэдэг байгаа. Яаж энэ модыг хурдхан шиг унгаах вэ гэж бодсон шигээ сууж идэм байгаа зү. Тэгээд Южиогоос "Гүй энэ тосгонд юу наад сүхнээс чи өөр өлегтэй юм байдг юм уу?" Гэхэд "Гүй нэг юм байх нь ч байгаа л да" гэд нэг хүн дэм чирээд аваад ирдیں۔ Нөгөөхийн задлаа тартал нэг сэлэн байх нь тэр. Энэхүү сэлмийг 300 жилийн өмнө нэгэн домогт баатар луугийн үрнээс олсон гэх домог байт юм байна. Южио баг байхдаа Алис гэдэг найзтайгаа хамт тэрхүү лууны үрлөө очоод энэ сэлмийг олж исэн гинэ. Энэ сэлмийн тэгтээ амар хүнд. Ёстой Кирита тулдаа л атгаа зогсож ах шиг байна. Тэгээд энүүгээр нөгөө модоо цавцсан чинь модны амин бараг хөдөлсөнгүй. Гэхдээ ганц дайралтаар гэхэд бас модонд зоогдож орсон гэхээр ер нь энэ сэлэм зүгээр ч нэг эд биш гэдг нь ойлгомжтой болж байгаа. Тиймээс Кирито энэ модыг арай удаан цавчсан туршлагатай болохоор Южиог нэг оролдоод үзээч гэд ятгсаар агаад өнөөх нь оролдож үзсэн боловч амжилт олсонгүй. Угаасаа энэ сэлмийг ашиглахын тулд тодорхой хэмжээний хүчтэй явах ёстой юм байна. Оройн Кирито энэ ертөнцид байгаа хиймлэр бүтээгдсэн дөрвөн дундаас цорын ганц дүрм зөрчсөн Алис гэдэг охин чухам яг ямар учиртай юм болоо гэж бодож агаад нээрээ энд байсан нэг гэлмээ охин Алисын дүү гэж эснийг санаад очиж уулзахаар болно. Гэхдээ нэг сүртэй мэдээлэл олж авч чадаагүй. Тэгсгээл амарцгаасан байдаг. Харин маргааш нь Алисын дүү нь алга болцсон. Южиогоос асуусан чинь ерөөсө хараагүй гинэ. Энэ үед Кирито өчигдөр нээрээ төгсгөлийн уулсын тухай ярилцжээснээ санаад тийшээ явсан байж магадгүй гэд Южиотой хамт тэрхүү төгсгөлийн уулс гэдэг газар хүрээд ирлээ. Гэтэл Южио яасан гэж систем код, гэрэлтүүлэгч элемент гэдэг өөрөө ч мэдлгүй тоглоомын код ашигладаг юм да. Ер нь бол эндхийн хүмүүс тоглоом доторх иймэрхүү кодыг ариун шившлэг гэж итгэдэг юм байна. За тэр ч яах вэ? Манай хоёр цаашаа явж итэл хүн орилох чимээ гараад Google очтол хүний махаар хоолтдог гоблинууд Алисын дүүг нь барьчих. Эднэрийг хараад манай Южио золтой л өмдөндөө дусаацсангүй. Азар Кирито нэг төлөвлөгөө зохиогоод манай хоёр яаж игээд газраас сэлэм болоод авсан. Тэгэд манай хүн ч өөрийнхөө сэлмийн арга барилыг ашиглаад гоблинуудын боссынх нь нэг гарыг тасдаж чадсан боловч зөрүүлээд өөрөө хүн чарах авчлаа. Ядж яхад энэ ертөнцид өвдөлт бүр амар мэдрэгддэм байна. Киритог бүр яг алуулах жахт нь Южио зориг гарган байж хамгаалахаар ирсэн боловч яалтчгүй тулааны чадвар байхгүй болохоор үхлийн шарх авчваа хөрхий. Гэхдээ Южио ухаан алдхаас өмнө Киритог эртнээс таньдаг байсан юм шиг яриад ах юм. Манай хүн гэхдээ энийг сайн ойлгосонгүй. Мэдээж найзаагаа өглөө ирмэгт байхад манай хүн яаж зүгээр суух вэ? Нүд ирэмхийн зуурл өнөөх удирдахчийн толгойг тас завчаад сугны өснүүд нь шууд зүхтаад алга болт юм байгаа үстэй. Үүний дараа Кирито Алисын дүүс ирээгээд Южио хүн чарах авсан. Чи ариун шид багч гисэн мэддэг үстэй. Тэрийг ашиглаад эмчлээд өг гэж гуйхад өнөөх нь ч чадах бүхнээ шавхаад арай л гэж эмчиллээ. Гэтэл энэ үед Алисын сүмс юм уу эсвэл Киритог хийм хараад байна уу бөө мэд. Ямартай ч Киритод төв сүмийн орой дээр Южио та хоёрыг хүлээж авъя гэж хэлчихэд яваад өглөө. Маргааш нь манай Южио биеийн хамаагүй дээрсэн бололтой буцаад ажилдаа орцсон. Кирито түүнээс өчигдөр чи ухаан алдхаас өмнө юу яриадсан бэ гэхэд тэр үү мэдгүй яагаад ч юм чи Алис бит хоёртой дандаа хамт байсан юм шиг санагтаад байсан. Гэхдээ мань сайн санахгүй байна уу гэж авд юм да. Ямартай ч манай Кирито өчигдрийн тулаанаар өөрийнхөө чадварыг ахиулсан болохоор энэ сэлмийг ашиглаж чадхаар болсон. Тэгээд бүр ганц завчилтаар модных намыг нилээн багасгач тийм да. Тэгээд бас Южио ч гэсэн ашиглаж чадхаар болсон байх ёстой гэд сэлмээ өгтөл Южио сэлэмчин байх ямар гайхалтай гэдгийг нүдэрээ харсан болоод ч тэрв Алисыг аврахын тулд хүчтэй болмоор байна гэд Киритогоор сэлмийн урлаг заалгахаар болдог. Ингээд манай хоёр модоо цавчхай хажуугаар сэлмийн урлагаар хичээлж Южиогийн чадварч маш хурдан сайжирсаар нэг л өдөр өнөөх хараалт авраг модоо нэг мөсөн цавчиж унгаасан байт юм да. Амьд явахдаа ийм өдөр ирнэ гэж зүүдлээч хөөсөн Южио ямар их жаргалтай байгаалаа. Эдний тосгоныхан бүр найр наадам хийгээл. Ер нь бол өөрийнхөө хүлээж авсан дуудлагаа биелүүлж дуусгасан хүн дараагийн дуудлагаа өөрөө сонгох юм байна. Харин манай Южио өөрийнхөө дараагийн дуудлагаа сэлэмчин болмоор байна гэж сонгосон. Энэ мөчөөс эхлээд Кирито Южио хоёр Алисыг хайж олохын тулд хизээж очиж үзээгүй төв хотыг зорж уртаас урт аялалдаа гарсан байдаг. За ер нь яаж яваад Кирито хиймэл ертөнцөд сэрсэн бэ гэхээр
Тэр шөнө болсон явдлын дараа Кирито эмнэлэгт хүрэгдэж хагалгаанд орсон. Хэдийгээр амь насыг аварч чадсан ч ухаан орохгүй байсан болохоор өнөөх Кикуока Сейжиро гэдэг хүнтэй холбогдоод арга чарга байна уу гэсэн чинь нэг сайн төхөөрөмжтэй эмнэлэг байгаа гэж хэлээд Киритог аваад явсан байхгүй юу. Гэтэл тэр өдрөөс хойш Кикуокач байхгүй, Кириточ байхгүй. Манайхан бүр гайхаад судлаад үзсэн чинь харин яриад байсан сайн эмнэлэгтээ Киритог аваачаагүй заяа. Хамгийн сүүлд далайн эрэг дээрх бомб дээр Киритогийн GPS зааж агаад таг болцсон. Тиймээс манай хэд нөгөө шин төрлийн хиймэл ертөнц бүтээж байгаа RAF гэдэг байгууллагыг сэжиглээд байгаа. Гэхдээ тэр байгууллагын тухай тодорхой мэдээлэл ерөөсөө байхгүй, нууцлал өндөртэй. Тийм болохоор энэ байгууллагын тухай өөр нэг хүнээс асууж үзэхэр болсон. Тэр хүн нь хинбэ гэхээр урд нь Каябата хамт нэг судалгааны багт байсан Ринко гэх эмэгтэй. Манай асуунаа энэ Ринкотой холбоо бариад Киритог аваачсан байж болцсгүй нэг нь нууцлаг байгууламж руу зүсээ хувиргаад нэвтэрч чаддаг. Гэтэл энэ газар нь үнэхээр л тэрхүү цоошин хиймэл ертөнцийг хөгжүүлж байгаа RAS мөн байх бөгөөд эндхийг хариуцж байгаа хүн нь Мен Кикуока. Ер нь бол энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Ринкогийн тусламж хэрэгтэй байсан юм байна. Харин асуунаг ингээд зүсээ хувилгаад хүрээд ирнэ гэж ерөөсөө төсөөлөөгүй байсан Кикуока бүр гайхацсан. Зөндөө олон удаа царай таних төхөөрөмжөөр шалгуулсан байхад яагаад мэдсэнгүү вэ гэлээ. Манай Юигийн л ач гавьяа штэ. Цаадах чинь тоглоом гэлтгүү бодит ертөнцийн онлайн сүлжээнд хүсснээрээ тэндэг болсон гэж байгаа. За тэгээд Кирито одоо хаана байна гэсэн чинь дэлхий дээр цоор ганц хийгдсэн тусгай төхөөрөмжтэй өрөөнд аюулгүй байгаа. Бас дээрэс нь Киритогийн бид өнөөх хор шингэснээс болж тархины үйл ажиллагаанд доголдсон гэх юм да. Тиймээс Киритог ямар ч том эмнэлэг байсан эмчилж чадахгүй. Зөвхөн энд дэжиж л эмчлэгдэх багч гэсэн магадaltaй гинэ. Харин эднэрийн хийх гэж зориод байгаа зүйл нь гэвэл төгс хиймэл оюухан. Тэрний тулд дөнгөж төрсэн хүүхдүүдийн тархины мэдээллийг хуулбарлаж аваад хиймэл ертөнц дотор яг жинхэнэ хүүхчийг өсгөж бойжуулж ажил төрөл хийлгэж тэднэр нь өөрсдийн үр удмаа үлдээж хиймэл ертөнц дотор өсж үржиж байгаа гэх юм уу? Мөн дээрэс нь хиймэл ертөнцийн цаг хугацааг хэдэн мянга дахин хордлуулсан чинь 3-7 хоногийн дотор айл хэдийнэ 300 жил туулаад бүхэл бүтэн соёл иргэншил үүссэн байна гээл бод. Гэвч нэг асуудал байгаа нь энэ ертөнц доторх бүхий л хиймэл оюун ухаанууд дүрмийг бүр хэтэрхий баримталдаг. Тэдний бүтээсэн хотон цэвэрхэн, гэмт хэрэг гэж байхгүй бүх зүйл нь төгс. Харин Кикуокагийн хөсөөд байгаа төгс AI гэдэг нь зөвхөн дүрм дагдаг биш. Өөрийн дураар шийдвэр гаргаж чадах яг л хүн шиг чөлөөтэй AI бүтээхийг л хүсэж байгаа. За товчхондоо болно штэ. Хүн алж чадах үз хиймэл цэргүүдийг бүтээх гээд байгаа л гэд ойлгочих. Киритог яагаад туршилтанд оролцуулсан бэ гэхээр хиймэл оюун ухаанууд хийж болохгүй зүйлсийг огт хийхгүй байсан болохоор жинхэнэ хүнийг тийшээ оруулаад бусаддаа нөлөөлөх нү гэдгийг үзэж байгаа. Тэгээд бүр үр дүнд нь Киритотой хамт хамгийн ойр байсан Алис гэдэг охин цээрлэлийг зөрчиж Кикуокагийн хүсэж байсан үр дүнг авчирч чадсан байна. Тиймээс одоо Алисыг бүрэн гүйцэд бие даасан хиймэл оюун ухаан болгохын тулд бүх чадлаараа ажиллаж байгаа нь. Харин нөгөө талд Кирито маань аялалдаа гарснаас хойш айл хэдийн 2 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай хоёр олон ч зүйлийг туулж эцэст нь Төв хотод ирээд одоо бол бүр Төв хотын Сэлмийн урлагийн академид элсэж ороод 1 жил болж байгаа. Энэ хоёр маань одоохондоо нэг хүний туслахаар томилогдсон гэхүү дээ. Энэ эмэгтэйг Лена гэх бөгөөд манай Киритог хариуцдаг сэмпай. Тулааны тал дээр бол маш чадварлаг бөгөөд түүнийг нь Кирито хүртэл хүлээн зөвшөөрсөн. Мэдээж Ленач бас Киритог туслахаараа сонгож авсан нь Киритог зүгээр ч нэг сайн сэлэмчин биш. Өөрийнх нь мэдэхгүй арга барилуудыг хүртэл мэддэг баха гэж итгэсэн. Үүнээс гадна Кирито Ленад төгсөлтийн бэлэг болгож өөрийн гараар цэцэг тарьж ургуулж байгаа гинэ. Энийг харсан Южио чи урд нь цэцэгчин байсан болов гэдэг. Нэрээ сонноос манай хоёр чинь өнөөх авраг модоо унгаасны дараа тосгоны ахлагч нь модны үзүүрийг тайраад аваад яваа. Тэгээд наатаха Төв хотод очисныхоо дараа миний таньдаг дархан өгөөд сэлэм хийлгээрэй гэсэн юм байна. Тэгээд өнөөх сэлэм нь өнөөдөр бэлэн болсон. Гэхдээ дархны хэлснээр бол энэ сэлмийг яг хийгээд дуусмагц гинтхэн амар хүнд болцсон гинэ. Кирито гайхаад сэлмээ задлаа тартал манай хүний Эсеё дотор барьж исэн сэлэмтэй нэлээд төстэй юм аа. Мэдээж манай хүн шин сэлмээ хурдхан шиг л туршиж үздэг юм аа үсттэй. Гэтэл энэ үед Кирито халтарч унахдаа хажууханд явж исэн дээд курсын залуугийн хувцсыг завааруулаа ицсэн заяо. Энэ залууг Воло гэдэг бөгөөд тэр бол сургуульдаа нэгт ордог чадварлаг сэлэмч. Гэхдээ энэ сургуулийн дүрм журам гэж арай л сүртэй заяо. Ганц хувцс заваараа л үсттэй. Зүгээр орхичихгүй бас бөөн сүр дүүлэн болгоод шийтгэл оногдуулахын оронд Киритотой халц тулаан хийнгэндэ. Лена сэмпай хүртэл энэ сургуульд сурах хугацаанд нэг ч удаа энэ Волог дийлжсэн удаагүй. Тиймээс өөрийн туслах Киритод санаа зовж байгаа нь аргагүй зээ. Ядж хахад жинхэнэ сэлмээр тулдах болохоор Воло давуу талтай гэж байгаа. Эдний гэр бүлийнхэн сэлмээ өрсөлдөгчийнхөө цосонд хүрэх тусам илүү хүчрэхэг болно гэх урайтай юм байна. Энэ урайн зүгээр ч нэг хоосон зүйл биш. Үнэхээр л Вологийн итгэл үнэмшил бүхий л гэр бүлийнхэнтэйгээ хамт тулдж байгаа юм шиг тийм хүчтэй гэсэн үг.
Гэхдээ Кириточ бас ганцаараа биш. Исеёос ялгаатай нь энэ ертөнцийн нэг давуу тал нь гэвэл итгэл үнэмшил зөрөгтэй байдал нь их байх тусам тулаанд илүү хүчтэй болдог. Гэвч энэ дайралтаар хоёр тулаанч хин хинийгээ цавчиж магадгүй учраас сургуулийн багш тулааныг зогсоогоод боолоочос тэнцснээ хүлээн зөвшөөрөөд яваад өглөө. Оройн Кирито Южио хоёр ахлахуудтайгаа хамт жоохон суугаад нилээн юм ярьж агаад гараад ирсэн чинь харин эдний сургуулийн бүтэхгүй хоёр нөхөр явж байна. Эднэр бас хурган язгууртай айлын хүүхдүүд болохоор манай хоёрыг жоохон дээрлэх маягтай байдаг байхгүй юу? Тэгээд Киритогийн халаас руу нэг юм хийчээд яваад өгдөө. Өнөөх нь гаргаж ирээ хартал манай хүний тарьж исэн цэцэг заяа. Тэгэхээр яасан байх нь вэ? Саяны хоёр гүлэг манай хүний цэцгүүдийг бүгдийн тастаа ийдсэн байх нь шүү дээ. Хэдийгээр зүгээр л цэцэг хэдийч Кирито үүнийг ургуулахын тулд маш их цаг хугацаа орсон болохоор манай үнд үнэхээр харамсалтай байгаа. Гэсэн хэдийч Киритод хаанаас ч юм хинэгний ярих чимээ сонсогдоод наа цэцгүүдийг чинь дахиж амьлуулж болноо. Энэ ертөнцийн бүхий л зүйлс амьтай. Тэр амиач бас бие биедээ хуваалцаж болно. Гэх мэтчлэн зааварчилгаа өгснөөр манай Кирито цэцгүүдээ буцаагаад амьлуулж чадсан байдаг. Ингээд маргааш нь Лена сургуулаа төгсөх сүүлчийн тулаанаа хийж вологг буулгаж авснаар шилдэг сурагч болж төгссөн. Манай хоёр ч бас анги дэвшээд нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоо бүр өөрсдөө туслахтай болсон гээл бод. Энэ ертөнцид ер нь цаг хугацаа нэлээд хурдан өнгөрөөд байгааг та нар анзаарч байгаа бох тийм ээ. Ер нь бол Кирито энэ ертөнцийн талаар тасралтгүй судалсаар л байгаа. Түүний олж мэдснээр бол эндхийн хүн бүр өөр шалтгаанаар хүчтэй болдог. Зарим нь бахархал, зарим нь итгэл үнэмшил, зарим нь шаргуу бэлтгэлээр. Харин манай хоёрыг өдөөд идэг энэ хоёр нөхөрт нэх бахархал хийх юм байхгүй. Зүгээр л язгууртай айл төрсэн болохоор бусадтай өөрсдөө харьцуулж, өөрсдөө илүү гэж боддог бие тоосон гарууд тахгүй юу? Байнга л өөрсдөө мундаг юм шиг ярьдаг болохоор нь манай Южио нэг удаа ямархуу хүчтэй гэдгийг нэг шалгаад үзчихье гэж бодоод халз тулаан хийхээр болдог. Тэгсэн чинь харин энэ нөхөрт бас ч гэж хоосонгүй. Нөгөө их бие тоосон байдал нь бас хүчийг нэмэгдүүлдэг бололтой. Гэхдээ энэ тулааныг түүний хамтрагчин зогсоож хоёр тулаанчийг тэнцсэн гэж үздэг. Яг уу эндхийн халц тулааны дүрмэн нэг тиймэрхүү юм байл л дээ. За тэгээд явхдаа бас дуугаа явчихгүй. Дараагийн удаа би чамд язгууртны хүч гэж юу гэдгийг харуулнаа заа юу. Гэсэн чи Южио одоо үзээд алдах юм уу? Гэдэг. Манай хүмүүс хөөхөн цорцор хийдэг болсон байгаамаа. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа манай хоёр туслахуудтайгаа сууж исэн чинь ойрдоо нэг туслах охин ёстой хэцүү байдалд байгаа гинэ. Түүнийг хариуцж авсан хүн нь нөгөө Южиотой тулдаад тэнцдэг нөхөр. Яг уу Южиотой тэнцсэн уура хэд хоногийн турш туслахтаа гаргасан юм шиг байгаа. Тэгтээ зөвүүн заяа. Манай хоёр очиж уулзаад яагаад хүүхд зовоод байгаа юм бэ? Жохо ёс журамтай байвал яатیں۔ Гэсэн чи харин хүй. Би дүрм зөрчөөгүй. Хэд хоногийн турш шаргуу бэлтгэл хийгээд булчин зангираад байсан болохоор жоохон иллэг хийлгсэн төдий. Гэдэг. Ер нь бол шууд дүрм зөрчсөн гэд хэлчихэд хэцүү болохоор энэ удаад яаж чадлагүй өнгөрөөлөө. Ямар тач очиж уулзаад анхаар олсон шүү гэдгээ Южио өөрийнхөө туслахаар дамжуулж нөгөө охинд хэлүүлэхээр болсон. Сонноос манай Южиогийн туслах охин бас хургаан язгууртай айлын хүүхэд юм байна л та. Тэгсэн чи харин удахгүй өөр нэг танихгүй язгууртай айлын хүүхэдтэй хурмаа ихээр болсон гинэ. Гэхдээ өөрөө бол болж өгвөл манай Южиотой л хурмаа ихийг хүсэж байгаа мó да янз нь. За энэ хоёр юу болох нь тэгсгээд харж илсой тийм ээ. Хэд хоногийн дараа нилээн орой олцоод байхад хоёр туслах нь ирдгүй. Манай хоёр бүр санаа зовоод Кирито явж шалгахаар болдог. Энэ үед хаалга тогшоод өнөөх дээрлэхүүлээд исэн охин ороод иртیں۔ Тэгэд нөгөө бие тоосон язгууртан нөхөр урд шөнө бүр арай л дураараа ашигласан л гин. Энэ тухайга манай хоёрын туслах охидуудад хэлсэн чинь шууд очиж уулзахаар яваад одоо болтол эргэж ирээгүй гин. Энийг сонссон Южио яаж зүгээр суух вэ тийм ээ? Гаруудын өрөөрөө явж чаад манай туслахууд хаана вэ гэсэн чинь нөгөө өрөөндөө хүлээд тавьсан байт юм да. Яагаад ингэж байгаа гэсэн чинь дээд төвшний язгууртныг гүтгэнд оромжилсан гинэ. Тэгээд бүр Южио болон түүний туслах мэтийн өөрөөс нь дорд гаралтай хүмүүсийн хувьд өөрийнх нь тушаалыг яасан ч зөрчиж болохгүй. Дээд язгуурт хүнд шийдвэр гаргах, шийтгэл оноох гэд олон давуу тал байдаг болохоор Южио яаж чадахгүй нэ. Ер нь бол энэ хиймэл ертөнцийн бүх иргэд хууль цаазыг огт зөрчдөггүй гэж би хэлсэн тийм ээ. Гэхдээ энэ үед Южио ийм шудраг бус хуулийг яавч байж болохгүй гэд хуулийн өмнө эсэргүүцэл үзүүлэх үед системд алдаа гарч Южио нэг л биш болоод ирлээ шүү. Тэгээд бүр цээрлэлийг зөрчиж хүний биед ноцтой гэмтэл учруулсан болохоор язгууртан үний нэрийн өмнөөс шууд цаазаар авах юм гинэ. Аз олж Кирито амжиж ирээгүйсэн бол Южио бүр чад хийх нэ. Ингээд Кирито халз тулаан хийж энэ язгууртан баачкагийн хоёр гарыг хоёулангийн тасч чаяад нөгөөх нь цус алдсаар байгаад чад хийсэн байт юм да. Энд болсон зүйлсээс болоод системд өөрчлөлт орсон болохоор админаас ажиглалт орж ирэх нь ойлгомжтой биз. Энийг тэгтээ Киритогоос өөр хүн админ гэж мэдэхгүй л байгаа л да. Энэ явдлаас хэд хоногийн дараа манай хоёрыг шийдэхээр Хөлөг Баатар хурч ирсэн нь манай хоёрын хайгаад байгаа Алис байж таард юм да. Гэхдээ энэ хоёрын маань энд нь цаазаар авахгүй заавал төв сүмрүүгээ авч явнаа гин.
Тэдний хөдлөхөөс өмнө хөөхий хоёр туслах нь хурж ирээд сэлмийн өгчөөд салах ёс хийгээд үлдвэ гэж. Тэгээд төв сүм рүү аваадсны дараа манай хоёрыг шоронд хорсон бөгөөд Алисыг олсон энэ хоёр яаж зүгээр энэ суув тийм ээ? Гав гинжээ эвдэж хаяад шууд оргож байгаа юм чи. Одоо Алисыг хайж болох ажил үлдсэн. Гэхдээ Алис яагаад ч юм Южиог танихгүй байгааг бодвол ой санамжийг хүчээр арилгасан байх магадлал маш өндөр. Муугар одоход хуучнаа бүгдийг мартцсан байж болох ч манай хоёр яаж игээд болгоно гэх итгэл найдвартай цааш явж итэл бас нэг хүлэг баатар хүлээгээд сууж идэм да. Алис манай хоёрыг оргож магадгүй гэд энэ нөхрийг явуулсан юм байна. За энэ нөхөр бол Алисын дараахан хүлэг баатараар сонгогдсон цоо шин залуу юм байна. Өөртөө нэлээд итгэлтэй манай хоёрыг ч өстой хөнхөн ухаан алдуулна энтергээд байсан. Яг үүндээ өөрөө жоохон хүнд байдалд байгаа юм шүү Энэ үед Южио энэ залууг хэн болохыг санаад хойд зүгээс гаралтай нэлээд чадварлаг сэлэмчин мөн байна. Гэсэн чи харин мань нөхөр өөрийнхөө хэн байсныг сонсчоод итгэдэггүй. Гэтэл гинтхэн толгооноос нэг хачин юм гарч ирээд бодвол энийг суглаад авчвал ой санамж нь бүрэн сэрэг юм шиг байна. Тиймээс Южио цааш нь үргэлжлүүлээд энэ залууг хэн байсан, аав ээжийнхэн тухай, нутгийнхэн тухай гэд яг сайхан яриад болдгийн даваан дээр өөр нэг хүлэг баатар хурч ирж лайвуулах юм аа. Манай хоёрч зүхтааж явтал Киритод нөгөө нэг хоолойчин сонсогдоод заасан зүг рүү явж байтал шидий хаалга гараад иртий. Тийш нь яваад очисон чи харин нэг жижигхэн охин байж байх бөгөөд тэр бол энтхий эзэн. Харин энтх гэдг нь ямар газар вэ гэвэл төв сүмийн дотор орших маш нууц аврах том ном юмсан. Бас энэ эзэн охин хаалга нээж өгөхөөс нааш хэн чинд орж ирч чадахгүй гинэ. Тэгэхээр энэ охиныг кардинал гэх бөгөөд энэ хиймэл ертөнцид зохицуулт хийх үүрэгтэй бие даасан хиймэл оюухан. Тэрээр энэ ертөнцийн бүх зүйлсийг мэдхээс гадна өөрийгөө бодит ертөнцийн хүний тархины хуулбар гэдгээч бас мэднэ. Тэгэхээр Киритог энтхийн хүн биш гэдгийг мэдж байгаа нь ойлгомжтой. Түүний хэлснээр бол одоогийн энэ ертөнцийг нэг хүн захирч байгааг нь. Тэр хүн нь ямар учиртай вэ гэхээр энэ ертөнцийг анх үүсгэхдээ дөрвөн хүний оюун ухааныг хуулбарласан байгаа. Тэдгээр дөрвөн хиймэл оюун ухаан өсөж үрдсэн бөгөөд үр хоочтой газар тариалан болон бусад зүйлсийг зааж сургасан. Гэхдээ тэдний нэг нь хорон муу санаатай байж таарсан ба тэр нөхрийн үр удмаас нэг охин ариун шид буюу системийн кодыг сурсан. Тэрээр сурахтаа бүр наривчилж сурсан бөгөөд анхандаа системийн кодыг ашиглаж ан ав хийж чадвараа ахиулсан байдаг. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам түүний чадвар нэмэгдэж хүний шарахыг ч ангааж чаддаг болсон бөгөөд түүнийг бүгд л сонгогдсон нэгэн гэж хүндэтгэх болжээ. Гэхдээ тэр өөртөө энэ зэрэгцгүйц нэгэн гарч ирэхээс сэргийлж цээрлэлгэх хоргийг зохион бүтээж хүмүүсийг ан ав хийж болохгүй, нэгнээ хөнөөж болохгүй гэх мэт хууль дүрм гаргасан. Гэвч мөнхийн зүйл гэж байхгүй штэ. Нэг л өдөр тэрээр өөрийгөө хөксөрч байгааг анзаарч үүнийг зогсоох арга зам хайж эхэлсэн байдаг. Тэгээд үр дүнд нь системийн удирдлагад шин тушаал нэмж чадсан бөгөөд түүнийхээ ачаар өөрийнхөө хөгшрөлтийг зогсоож мөнхийн залуу насыг олж авсан ба тэр цаг мөчөөс эхэлж өөрийгөө энэ серверийн админ хэмээн өргөмжилсөн. Түүний удирдлагад ор 70 жил өнгөрсний дараа нэг зүйлийг анзаарсан нь түүний санах хойд үрч цаашид мэдээлэл хадгалах боломжгүй болсон. Тиймээс админ өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж өөр нэг хүнд өөрийнхөө санах хойг хуулбарлан шилжүүлж түүнийгээ удирдахыг оролдсон. Гэвч түүний хийсэн үйлдэл маш том алдаа байсан бөгөөд тэрхүү охин нь мэдээллийг хүлээж авмагцаа яг л админ шиг хүч чадалтай болно доо. Яг тэр үед тухайн охины хувийн үзэл бодол нь админийг эсэргүүцэж энэ хоёр тулалдсан боловч ялч чадахгүйгээ мэдээд цоо шин орон зай үүсгэхэд тэндээ 200 жилийн турш нуугдаад админы эсрэг төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байдаг. За guys, season 3-ийн эхний парт энэ хүрээд өндөрлж байна. Та хэд маань дараагийн партыг үзэхийг хүсвэл комент өчээд лайка дараарай заа ёо. Би бол аль чадхаараа л хурдан ихийг бодно, окей? Тэгээд дараагийн бичлэг хизээ орно. Тэр болтол түр баяртай.